Энэ өдрийн минь төргий. Өнөөдөр Мартин 8-ны өдөр болж байна. Эмэгтэйчүүд эрхийг хамгаалах баярын өдөр. Бүх сайхан эмэгтэйчүүдтэй эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Тэгээд баярын өдрөөрөө нэг жоохон бичлэг хийчихье гэж бодлоо. Гэтэ өнөөдөр охин битээр баярыг тэмдэглэхгүй. Яагаад гэвэл манай хүн ажил их явцсан байгаа. Тэгээд охин битээр тэмдэглэхгүйгээр өнөөдөр гоё кино үзээд өнгөрөө гэж бодож байна. Тэгээд кино үзэхдээ зориулаад одооны гарч нэг жоохон юм авд юм уу? Битээр тэгтээ жоохон мөнгөтэй. Яагаад гэвэл би гэрээдтэй миний охин ч сурагч. Тэгээд битээр орлогогүй. Битээр 30k-аар гоё амттай маавчтана. Тингээ кино үзнэ. 40 үлээ 40. Санзууд чиний тансанд бас 10k юм байна. Тэгээд ингээд гарах гэдэг одоо битээр өснөсөн янзлчаад. Уг нь ойрхон гарна л да. Энэ хавар ингээд ойрхон явж хагаад. Хол явна гэхээр ядрах хахаа машингүй тэгээд машин байхгүй. Дээрээс нь манай энэ авч байгаа шорогт болохоор уг нь битээр гоё кофе шоп мофт очие гэж бодсон л доо. Гэхдээ нөгөө нэг гурлаа хамт тэмдэглэл гоё юм уу гэж бодоод тий. Аавыг ихээр гурлаа хамт тэмдэглэе гэж бодоод. Тэгээд яг амар тэмдэглэл баяр шиг юм шиг ингээд санагдах болчихжээ. Одоо бүх баярууд ер нь ингээд нас агснаас болоод юм уу сэтгэл хөдлөл жоохон багтаа болоод идэв болсон байна. Би одоо ингээд 35 настай хахтаа ингээд эмэгтэйчдийн баяр өдрийг бол энэ чинь миний эрхийг хамгаалах өдөр болохоор гэдэг ингээд бүр найзуудтайгаа заавал уулзах хэрэгтэй. Тэгээ заавал юм шоут хэвтэй юм шиг надад санагддаг гэсэн юм. Гэсэн чинь одоо тэгэхээр болчих. Одоо зүгээр л гэртээ тухтай гой зурагтаа үзээд охинтойгоо гэр бүлийнхэнтэйгээ ингээд баяруудыг тэмдэглэмээр санагддаг болчлоо. Тэрнээс ингээд урд нь ингээд тест бүр заавал шоут хэвтэй аль биесний эрхтэйгээр шоут мод ингээд боддог байлаа. Тэгсэн чинь одоо болчих. Да 37 нас. 37 нас маань ингэж орж ирдэг юм. Би ингээд боддог гэсэн юм санаа. Би амар бүжиглэх туртай байхгүй юу. Тэгээд дээрээс нь клад орж бүжиглэх туртай. Яг гэвэл орчин амар гоё бүжиглсэн байдаг болохоор тэгээд ингээд бүжиглэх туртай байхгүй. Тэгээд би ингээд энэ хөвшил бол хизээч ингээд алдахгүй байх. Би ингээд байнга бүжиглэх туртаагаараа байж байх таа гэсэн чинь ингээд 37 наснаас үе ялгуулчихдээ минь одоо надаа ерөөсөө шоуд юм уу гэсэн юм ингээд толгонд орж ирэх байсан заяа. Гэтэ яг гаруул гоё бүжиглж болох. Гэтэ би ингээд бүр амар дур хүсэлтэй байх болсон. Тэгээд тийм байт юм байна. За тэгээд Мартин 8 нэг юмрхүү өнөөдөр нэг юмрхүү өнгөрөн битээр өглөөс бол гэр орноо цэвэрлээл. Ингээд цай магаучаад нэг ингийн өдөр шиг. Гэтэ одоо гоё туртаа киногоо түрээсэж үзээд гоё идэх юм идэд өнгөрөё гэж бодож байна. Тэгээд одоо охин битээр гарлаа. Тэгээд аяар ингээд бичлэгүүдээ хийгээд явна. Дээрээс нь жаахан юм ярих бах, юм яриад явах бах тийм. Юм нэлээд ярьсан влог болох бах. Уг нь влог би ингээд хийхгүй хэсэг бай гэж бодсон чинь эн чинь бас баярын өдөр дээрээс нь гоё дараа нь ингээд баяруудыг угаасаа дурсаад амар сонирхолтой гэдэгсэн даа. Яг баярууд л ингээд дурсгалаа. Тэр баяраа чи нэрээ тэмдэглэсэн юм байна. Тэр баяраар нь тэмдэглээгүй юм байна гэдэг ч тийм. Тэгээд дээрээс нь эмэгтэйчдийн талаар бас гоё битгээр ярьж магадгүй, яриаж онгод оруул ярьж магадгүй. Тийм болохоор яриагаа ингээд өргөжлүүлээд влогоо хийх байх өнөөдрийн. За тэгээд бүх сайхан эмэгтэйчүүдтэй, бүх сайхан ээжүүдтэй, хөөрхөн охтуудтай тийм эмэгтэйчдийн эрхийг хамгаалах баярын өдрийн минь төргий. Эрхийг хамгаалах өдөр гээд хамаагүй миний эрхийн дагуу мавуу гээд буруу зүйл хийвээ. Энд чинь арай өөр талаар нь эрхийг хамгаалах штеп. За түр бай. Би яг энэ үсэн дээрээ өмсөх гоё малгайлчлаа. Тэрээс баяр юмчин гоё галзуу гоё хувцсамс тийм үү? Галзуу гоё хувцсамсч зүгээр. Энэ авихын дэлгүүр бат юм уу? Тэг гоё зураг авахулдаг юм уу? Зураг авах. Гоё зураг зураг авах юм уу? Яс энэ малгай бүр амар гоё зөгч. Тэгээд дээрэс нь би энэ үсгэж. Яг өвөл нөгөө нэг өмсгөж жоон таарад одоо ийм хүү улааны үйлрэл өмсөд энэ гоё ихгүй. Гоё хастай. Ингээд гараад энэ хавийн дэлгүүр өдрөө орлоо. Манай нэг гайхамшиг. Яг машинтаа нөгөө гоё үйл ажиллагаанд машинтаа гоцуурдаг гоё гэсэн чи одоо. Тэгээ 8 гараад чи. Усан дээр энэ малгай энтэй бүр гоё чи. Ямар хөөр юм бэ? Хавар намар болох гэж байгаа шүү дээ. Хавар намрын хувцас чинь хамгийн гоё хувцас шүү гадуур. Бэлтөө. Тэгээ тэрүүгээр гоё ирэл юм тэрээрээ. Гэрээс гардаггүй болохоор бараг гадуур хувцаар нь өмсөж хэмждэггүй. Тэгээ гоё ирэл болгох гэдэг тийм. Энэ малгай гэхдээ энэ дэр бүр амар хөөр хувцас чи. Үсэн юм болвол ийм хүм малгах гэсэн. Би уг нь гоё зураг авахмаар байхгүй даа. Сарандал амир дуртай. Сарандал зүгээр л идмээр байна гэж. Гармаар байна гэж. Гачаад сонирхолтой өнгөрүүлмээрх юм. Жохон сонирхолтой өнгөр.
Тэр одоо тэмдэглэлт үйл явдал болгоч. Солонгос солонд орох чинь гэж тий. За юу бэлдсэнийг харуулъя. За гэтээр өнөөдөр ингээд гоё дог бүгтэй үдэнтэй халуун ногоотой бэлэн гой мэдгэр боллоо. Мулдаг гэдэг булдаг гэдэг айгу халуун ногоотой бэлэн гой юм байна. Тэгээ энийг идэх чинь дээрэс нь тэр гоё кацтай ондооч чинь алим идэх чинь чихэр бараг аваагүй. Яаж чихэр аваагүй гэхээр сайн нөгөө цагаан маркет айгу чихэр идээд тэгээ хашил маань хөдлөд байгаа болохоор би тэр чихэрлэг авахгүйгээр солонгос солонд орохоор боллоо гэжтэй. За. Cheers. Чи эмэгтэйчдийн эрхийг хамгаалах баярын өдрийг юу гэж ойлгож байна? Эрхийг хамгаалах баярын өдөр гэж ойлгож байна. Эмэгтэйчдийн эрхийг хамгаалах. Эмэгтэйчдийн эрх нь ер нь жоохон зөрчигддөг юм шиг санагддаг гэж юм. Зэрэгтэй тэр эрхийг чинь дагавал эмздэг өдрөл юм биш үү? Тэгээд би ер нь өөрөө жоохон феминист үзэлтэй юм баггүй юу? Феминист гэхээр эмэгтэйчдийн ер нь талд ордог. Тэгээд энэс болоо эрчүүдтэй жоохон зөрчигддөг. Надад одоо миний амьдрал харагдаж байгаа бүх эмэгтэйчүүд үнэхээр мундаг байгаа. Тэгээд надад харагдаж байгаа эмэгтэйчүүд ер нь маш мундаг байгаа болохоор би тэр эмэгтэйчдийг биширдэг ер нь. Тийм болохоор би эмэгтэйнийг маш хүчтэй, тэгээд маш чадварлаг ер нь дэлхийд тэр бүр маш их чухал хүмүүс гэж боддог болохоор тэднийг зарим нэг зүйл дээр маш өмөрдөг. Тэрнээс болоод хүмүүстэй жоохон зөрчилдөд идэг. Тэгээд би ингээд солонгост ажилладаг байсан шүү дээ. Тэгэхдээ тэнд Монгол эмэгтэйчүүдийг бүр үнэхээр биширдэг байсан. Маш их хүндэлдэг байсан, хайрладаг байсан. Бид нэр ингээд гэр бүлийнхээ ачааг ураад тэгээ манай Монголын нийгмийн талыг ингээд эмэгтэйчүүд нуруунд дээр үрээд тэгээд харийн улсад ингээд ажиллаад тэгээ хүнд хүчээр ажил хийгээд юм төсөв төвчөртэйгээр амьдарч байгаад нь үнэхээр бахархдаг байсан. Тэр хүмүүсийн төлөө би надад боломж олдвол гадаадд байгаа эмэгтэйчүүдийн талаар би гоё лекц тавих юмсан гэж боддог. Тэгээд ер нь эмэгтэйчүүдтэй би маш хайртай. Би хайртай. We love women. We love women. Тэгээд тэр юм айдад тэгээд дараагийн үйл ажиллагаагаа явуулахтай бичиж. Гүр баяртай биш юм. Түр баяртай. Солонгос юу гэтгүүлжтэй вакциныг даанч солонгос вакцин дээ. Аз кинопод бичсэн бол зүгээр шүү дээ. Тэгээд Аз дандаа юу яг Аз шүү бүгд Аз гэдэг чинь одоо ингээд за бараг л драма байна. Ханахгүй. Тэгэж чадъя. Кино сонсч ирлээ. Холимог багц төрөөс Аз зөвхт. Уг нь за хэдэн Аз. Уг нь бол гэж Аз гэхийг заяа 10,000 9900-аар төрөлж байлаа энэ байгаа бүх юм үз. Хойлоо харин тэр киноч юм болохоор 3,000 ганцхан кино 3 өдөр. Тэр уг нь бол энэ гоё газ. Тэгэд олон ангитай кино дан олоо. Үгүй хаа. Нэг ангитай кино жоо харъя. Одоо ингэж энэс минь би байгаа л үгүй. Тэр л ангитай. Тэр кино үзгээд хэлсэн биш одоо. Энэ юу вэ? Наач бас олон. Олон тийм драма бүгд. Драма тэр Twinkle Waterfall тэр амар гоё. Би тэрийг ингээд эндээс ер нь амар олон үзэх. Амар гоё кино. Улаан татлын урлагийг тийм үздэг. Гоё юм шүү дээ. Энийг бас солонгос орох юм уу? Энэ солонгос шүү дээ. Тэгвэл энэ киноноос авах юм жоо биш. Тийм үү? Тийм. Тэгэхээр эдгээр орно гэсэн үү? Тэгвэл энийг тэг үзэх юм уу ер нь? Гүг. Энийг биш. Юу ч гэж байж солонгос Аз багцыг хийх юм бол эдгээр бүгдээр үздэг. Тийм сайн. Саяны тэр дор тулаад байсан. Байж би ихтэй ганц маргад. Харин уучлаарай битээр нөгөө нэг кино үзчихсэнаа болоод Аз багцыг түрээслээ. За уучлаарай ч гэжтэй битээр юу ячаа эмгтээчдийн баяр юм чаа. Тэгэд энэ тарай угсаа амар гой кинонууд байна. Заа хоёлоо чамааг ирэхээр үзгээд нэг ангитай кинонууд байна. Байвал би бүр яг бурхан багц. Хаач Аз багцаа таамаас. Тий. Энэ бүр хаач юм уу?
Чиний үзэх кино байна уу? Би хараад үзэж байгаа. Үгүй байж би зүгээр хараад тий. Би тэгээ өөрөө ганцаар эхлүүлж үлээ шүү дээ. Хоёул одоохонд үзэхгүй. За энэ Аз багц тэгвэл чиний бэлэг болчих уу? Одоо тэгээ Юу гэж бодож байна? Саран зулын бэлэг шүү хараа. За санзуу чамаас бэлэг авахгүй. Аз багц. Хэд хэлээ үнэн? 10 мянга. За бич. Яг тэр кино байхгүй бол би жоох шантрах гэдэг байхгүй. За үзэж байгаа киногоо тэгээ аяар харуулъя заяа. Одоо төгсгөлөө. Хараач ч Уцсны багтаамж. Йоо би гоё цэцэгтэй болчлоо. Сайн гэртээ яжсэн чинь нэг хүн хаалга төгшөөд нэг эрэгтэй хүн надад цэцэг хүчээ авчлаа. Хараа өөр эрэгтэй хүн надад цэцэг өгөө авчлаа. Яг уу. Тавсан шүү бодлоо гэж шүү дээ. Энэ нэг сая манад хөрсөн дүү ирээд тэгээд надад ийм хөрхөн цэцэг хүчээ авсан. Хөрхөн маз би бүр ингээ Мартин 8 өнөөдөр өглөө ингээ эхлээд одоо ингээ хөрмөнд байхгүй тийм ингээ ямар нэгэн сюрприз бэлэг байхгүй жоохон уйдгартай гадсан байхгүй юу. Тэгвэл сая ингээ цэцэг авангуудаа шууд Мартин 8-ны мастер болчихлоо. Амар гоё юм. Би цэцэг дуртай. Тэгээ энэ дотор амар хичээр байгаа. Чам зэрэглэн санууллаа. Тэгээд чихрүүд нэгтэй. Одоо энэ нэг кино үзсэн. Энэ хөрхөн. Үдэ баярлаа. Тэгээд анаага баярлаа шүү. Тэгээд үдэ маш хайртай шүү. Гэтлээ та. За кино үзлээ. За кино энэ онлайн кино үзлээ бид хоёр. Онлайн кино үзээд 2-3 ангийн үзээд одоо 10 цаг 15 минут болж байна. Тэгэхээр унтах цаг болчихлоо. Тэгээд одоо бид хоёр скин кэрүүдээ хийгээд миний охин маргааш нөгөө хичээлтэй болохоор эрт унтах болохгүй. Тэгээд бид гур унтлаа. Уучлаа. Энэ залуутайгаа бид гур ингээд өнөөдрийн үйл ажиллагаа маань сайхан болж өнгөрлөө. Эмэгтэйчдийн баяраа өөрсдийнхээ хэмжээнд айгүй хөрхэн тэмдэглэлээ бид хоёр. Энэ залуус бид тэрийг баярлууллаа. Өглөөнөөс ахуулаад ирхэлсэн амар хөрхөө. Тэгээд сайхан эмэгтэйчүүдтэй сайхан баярлаад эрхийнхээ өдрөөр өөрийнхөө яг хамгийн сайхан хувилбар дээрээ хамгийн хөөрхөн хувилбар дээрээ тэг хамгийн сайхан үгүй эрхийнхээ өдрийг та нар минь сайхан тэмдэглээд өнгөрүүлээрэй. Миний охин одоо баяртай гэж хэлцгээе. Миний охин скин кэр хийх чагч мэ тий. Одоо тэгээд за тэгээ влог одоо ингэж бид тэр өндөрлөө гэж бодож байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бид тэр өөрсдийнхээ хэмжээнд маш гоё тэмдэглэлээ. Тэгээд цэцэг ирээд гоё сюрприз дөөрн гоё өдрөлөө. Дүүдээ бүр маш их баярлаа. Тэгээд заа нэг хитэн хүмүүс тойлоо мэдлэг төвшүүлэх нэрээ. Тэгвэл за тэгээд за хамгийн түрүүнд би хамгийн хайртай хамгаа сайртай ээжтэй баярын төргмээрээ тэгээд ээжтэй бас баярлаа гэдгийг бүр хэлмээр байна. Би ер нь баярлаа гэдгийг дандаа хэлдэг. Хайртай гэд хэлхийг маш их хичээдэг. Ээжтэй ер нь маш их хайртай. Ээжээрээ бүр маш их бахархдаг. Ээж маань маш хөдөлмөрч гэдгийг би өөртөө байнга хэлдэг. Миний ээж гоё амар тавнаар аз жаргалтайгаар урдаа наслаад 90 сар бол амьдраарай гэж хүсмээр байна. Тэгээд ээжтэй бүр маш их хайртай шүү. Өнөөдөр та минь сайхан баярсан баха. Ярьж чадаагүй дуучлаарай ээж. Үгүй гэхдээ ярих гэсэн ээж угаасаа завгүй байгаа гэсэн. Завгүй болохоор өглөө мэдлэгээ олцсон. За тэгээд дараа нь хэм бол 2 дугаар ээжтэй баярлаа гэж хэлье. Чи одоо хөөе. Лог хөвтөж мэвтэй тэгээд дараа нь би сонин гарсан байна гэдэг шүү. За хатан ажтай бол угаасаа баярлж явдаг. Дандаа баярлж явдаг. Тэгээд манай гэр бүлээ тэ хүүгээ ингээд нэг дандаа гоё сайнаар өрөөдөг. Тэгээд тэрэнд маш их баярлдаг. Тэгээд ээжтэй баярын мэнд хүргэе. Бас ярьж чадаагүй. Гэхдээ удахгүй очино. Очихоор гоё мэнд хүргэе. За тэгээд дараагийнх нь дүүнер. За дүүнер манай сая манай донч дүү маань ирээд надад цэцэг өгсөн. Тэгээд баг 2 дүү байгаа. Баг 2 дүүтэй нанд бүр маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Та хоёр ингээд намайг ингээд амар гоё зөв ирчимжүүлж бас чаддаг. Тэгээд миний ингээд дандаа хөөрхний маань ингээд байнга хэлдэг. Тэгээд тийм болохоор маш их баярлдаг. Тэгээд тэр хоёрт бол зөндөө хайртай шүү гэж хэлье. Дараа нь гэх юм бол миний охин зохиндоо л угаасаа бүр хязгаар байхгүй хайртай. Тэгээд намайг таньдаг эмэгтэйчүүдтэй бүгдэнд нь өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ та нарт хүсье. Тэгээд бүгдээрээ сайхан аз жаргалтай амар тайван амьдраарай гэж хэлье. За миний охин шууд бөөндүүлээ хэлэх үү? Бүгдэнд нь хайртай шүү. Зүгээр. Тэгээ баярлаа. Бүгдэнд нь хайртай шүү. Бүгдэнд нь баярлаа тий. За. Тэгээд утгагүй гоё цэргийн баяр бас болно тий. Тэгээд аавда
Зэргийн баярын мэд төрөйг хэлэхгүй байгаа. Болоо багтана. Үнтэй. За гэхдээ хараа зэргийн баяр болох жоо би тэр мөнгөгүй болохоор билүү өгч чадахгүй. Тэгээд сэтгэлээрээ чамдаа маш их баярлалтай шүү. Тийм ээ. Тэгээд би тэр чамайг насан туршдаа хайрлах болно. За. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Би тэр унтлаа. Тэгээд түр баяртай. Дараагийн влогоор уулзцгаая. Бүгдэнд нь дэмжин үзэгдэгт бүр маш их баярлалаа. Smile. Өнөөдөр нэг зүйл мартсан шүү дээ. Энэ ингээд би өглөө болгон сэрэхтэй юм гоццэг харц ирдэг. Миний охины ингээд надад өмнө жил тэрний өмнөх жил ингээд Мартин амнаар хийсэн цэцгнүүд нахгүй. Энэ бол манай дүүгийнх хийж өгсөн. Тэгээд намайг цэцгэн төвт болохоор ингээд дандаа ингээд өглөө болгон юм гоццэг харуулж сэрээдэг. Сэрэхтэй би ийм гоццэгнүүд харц ирдэг. Тэгээд охиндоо ер нь маш их баярлалаа. Намайг дандаа их баярлуулдаг. Тэгээд өнөөдөр солонгос хоолны бэлтгэлийг миний охин ээжтэй зориулж ингээд хоолнуудаа бэлдсэн. Тэгээд охиндоо бүр маш их баярлалаа. За тэгээд энэ өдөр ингээд өнгөрлөө. Жинхэнэ баяртай. Сайхан амарцгаарай.